За одоо бид нар лекцээ өргөжлөлөө үзье тийм ээ. Хэрэглэгч маань хинбэ? Өөрөөр хэлбэл тухайн хувь хүний ухамсарын хаар хайрцагт нь хэрхэн гэрэл тасдаг талаар үзлээ гэсэн үг тийм ээ. За одоо харин хоёрт нь зах зээлээс өөрийн зорилттой хэрэглэгчдийг яаж болох ёстой вэ? Энэ бол маркетингийн асар том бодлого байгаа. Энэ юу гэж одоо гол үндэс нь юу гэхээр segmentation, targeting, positioning буюу өөрөөр хэлбэл STP бодлого гэж ярьдаг. Тэр нь юу гэхээр нэгдүгээр зах зээлийн хэсэгчлэн тийм ээ. Хоёрдугаарт нь зах зээлээсээ тэр хэсэгчлээд зорилт зах зээлээс сонгож авч байгаа. За гуравт нь тухайн сонгон авсан зорилттой зах зээлдээ бүтээгдэхүүнээ байршуулах үйлчилгээ. За жишээлбэл энэ юун дээр хүснэгтэн дээр байна л да. Тийм ээ. Зах зээлийг хэсэгчлэхийн тулд одоо тийм хэсэгчлэх зарчмаа тодорхойлсон байдаг. За тухайн хэсгүүдийнхээ онцлогийг бас тодорхойлсон байдаг. За одоо би бол эргээгээд одоо зочд буудлаас үзье л да тийм ээ. Өөрөөр хэлбэл миний одоо өнөөдөр ингээд зочид буудал дээд зэрэглэлийн буюу орон нутгийн одоо дотоодын одоо стандартаар 3 хотод зочид буудлаа гэж бодъё. Тийм ээ. За би ингээ 3 хотод зочид буудалд өрөөнүүдээ би юу гаргаж ирээ чагсаалтаа гаргаад энэ бол люкс, энэ бол делакс, за энэ бол одоо стандарт, энэ бол дабл өрөө, энэ сингл гэх юм ингээд стандарт зэрэглэлээс гадна төрөлжүүлээд хуваагаад тэгж байгаа би яах ёстой вэ гэхээр хэсэгчлэлээ гаргана. Хэрвээ миний буудлын тийм ээ өрөөнд стандарт өрөө 80% эзэлж ивэл би бол яах вэ гэхээр энэ бол маш олон энгийн зочдыг авах тохиромжтой. Энэ бол ялангуяа жууштай тохирсон буудал гэж байна. За гэтэл тийм ээ миний энэ буудлын өрөөний одоо эзэлгүүнийг гаргаад үзэх юм бол нэг 30% нь ч юм уу. За боли бүр нэг 70% нь за бүр тэрнээс баг 60 ч юм уу. Ер нь ингээд 50-60% нь стандарт өрөө бай. Одоо энгийн сингл ортой ч юм эсвэл дабл ортой стандарт өрөө тийм ээ. За тэгэх юм бол яах вэ гэхээр миний үлдсэн тэр 50-30% маань юу вэ гэхээр хагас люкс болон люкс өрөөний болоо явчлаа. Тийм ээ. За тэгэхээр яах вэ гэхээр би нэг дор ер нь 80-аас илүү жуулчдыг үл хүлээж авч чадахгүй. Харин нэг дор 100 тонны зочдыг үл хүлээж авч чадна. Тэр нь юу вэ гэхээр төрийн албаны айлчлал хийж байгаа нөхдүүд эсвэл ямар нэгэн одууд ирэх ч юм уу тийм ээ. Хөдөө орон нутгаас ингээд уулзалт зөвлөгөө тийм ээ. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр тухайн ирж байгаа жуулчид гीचдийг нийгмийн ангид авах болон тэр тухайн өрөөг худалдан авах чадвараас нь хамааруулаад би ямар ч байсан зах зээлээ бол хуваад шин гэсэн үг тийм ээ хэсэгчлээд. За би бол жуулчдад зориулсан үйлчлэг үзүүлэх ёстой юм байна. Эсвэл зочдод зориулсан үйлчлэг үзүүлэх ёстой юм. Тийм ээ. Өөрөөр хэлбэл гийчин болон зочин гэдэг хоёр үг чинь бас өөр аваад байгаа шүү дээ. Тийм ээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас одоо гаргасан жуулчныг тооцох аргачлал байгаа юм. Тэгэхээр энэ аргачлал Монгол улсад бас жоох арай л нэг буруу тооцоол хийгдэв та. Тэр нь юу гэхээр хилээр орсон гарсан хүн болгоныг жуулчин гэсэн категорид авч хийгээд одоо өөрөөр хэлбэл ирээнээр орж ирж байгаа, алтан булгаар орж ирж байгаа хятад орсууд энэ чинь зүгээр худалдаа арилжаа их зорилготой байгаа шүү дээ, тийм ээ. За гэтэл яг юугаар Чингис хаан олон улсын онгоцны буудлаар ирж байгаа төрийн айлчлал энэ үртлэг жуулчны ангилд орцсон явж байгаа. Одоо Японоос одоо ханхүү тийм ээ гэр бүлийнхаа хүнтэй гэдэг дагалдаж явж байгаа 50 ирж байгаа. Гэтэл энийг жуулчны ангиллаар за зорилго нь бизнес гэж оруулчихж байгаа байхгүй. Тэ аяллаа. Тэгэхээр ингээд манайх одоо юу гэдгийг жуулчин гэсэн англи хил хамгаалахаас автгаа. Тэгэд энийгээ бүгдэрийн дотор нь ялгалгүйгээр жуулчин гэж бичиж байна. Гэтэл дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас тодорхойлсноор тухайн хилээр орж ирж байгаа хүмүүсийг эхлээд визитор буюу гийчин тэ. За ингээд визитор нь дотроо юу вэ гэхээр аяллаа зорилгоос хамааруулаад тэгээд дээрэс нь тур операторуудаар зуучлуулсан байх юм л энэ бол турист. Тэ? За гэтэл одоо яг нөгөө бизнесийн зорилгоос хамаараа төрийн айлчлалч байд юм уу тийм ээ? Цэрэг засаг захиргааны хүмүүс ч гэдэм иймэрхүү үнслэгээр одоо traveler аялагчд тэ? За тэгэл туристын дотроо ингээл бизнес ажил хэрэг юу гэл traveler нь болохоор бас одоо юу гэдэг нэг 6-аас дээш явдаг албан хэргийн юм хэргийг одоо хүснэгтийг гаргаа үзүүлвэл маш олон англи. Тэгэд одоо жишээлбэл энэ хилээр орж байгаа гарч байгаа хүмүүс дотор хэнийг жуулчин гэж одоо гийчин гэж тооцохгүй гэсэн англи бүр 8 ширхэг англи байгаа шүү дээ. Day tour. Одоо өөрөөр хэлбэл за манай монголчууд бас хэцүү л дээ тийм тооцоо гарахгүй. А гэтэл тэр шингээний орнууд гэж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Англи, одоо Франц, одоо Австрич гэдэг юм.
Австри Германы хооронд хил гарахад цагийн ажил буцаад ажлаа зохицуулчаа буцаад Герман руу явчихчаа. Тэ? Тэгэхээр энэ нь бол ингээд нэг өдрийн аялагчдыг бол яг одоо тийм турист гэдэг аялалд бол оруулахгүй экскурс хийгч гэдэгт оруулдаг ч байт юм. Тэ? За тэгээд жуулчны статистикт ордгоо хүмүүс л вэ шүү дээ. Тэр нь юу вэ гэхээр нөгөө нэг нүүдэлчд одоо цыганов гэдэг шиг. Тэ? За өшөө бас юу вэ гэхээр цэрэг цагтаагийнхаа одоо нөгөө нэг хил орчмын НАТОгийн цэргүүдийн тэнд очил инхийг сахиулж ийн гэж яваад ш. За манай Монголоос ч гэсэн Чад руу явж ийн. Тэр Чад руу явж байгаа Монгол 20 цэргийг бол жуулчлаар явлаа, аяллаар явлаа, зугаалахаар явлаа, эсвэл одоо гийчний маягаар зочилж явж ийн гэж юусоо хэлдэггүй. Энэ бол аяллаа статистикт нь хордоггүй байхгүй юу? Тэ? За гэтэл манай Монгол улсад дипломат албаны зорилгоор одоо өөрийн нөгөө нэг элчин сайдын яамыг нэгээд ажиллаж байгаа наадах нь 20 30 хүмүүс байна шүү дээ. Тэгээ солонгосын элчин сайдын яамд одоо магадгүй 50 хүн ажилладаг вэ гэж бодъё. Гэтэл энэ 50 хүн бол юу вэ гэхээр тэр газрын зөвшөөрөл авахтаа хүртэл энэ бол бүгд солонгос улсын газар эзэмшилд байна гэдэг тийм ээ статус нь хүртэл өөрчлөж бас энийг бид нар тэр солонгосын элчин сайдыг яах нь бизнес чиглэлээр Монгол орж иржээ гэсэн тоонд оруулдаггүй. Гэтэл манай Монголын тэр хил хамгаалгаас гаргаж байгаа тоон мэдээ бол асар гайхалтайгаар Монгол оронд жил ирэх тусан жуулчдын тоо өсөд байгаа юм шиг гаргацдаг байхгүй. Тэгээ өнөөдрийн байдлаар ихтэл бараг 450-аад мянган жуулч Монголд ирсэн. Гэтэл яг энэ дотроос нь тур оператороор жуулчлуулаад тийм ээ яг турист гэсэн ангилалд нь орж байгаа нь яг хэдэ. Тэ? Тэгэхээр энийг бол тур операторууд өөрийнх нь нөгөө нэг татвар төгтөг тоо баримтаас наавч тэгэл наазах нь 500-аас одоо жилд нэг 30 мянгаас 200 мянган төгрөгийн ашиг олдог гэж бодоод үзэх юм бол дундад зардлын тооцоолоод яг та энэ хар аргаар л тооцоолж үзэж байгаа. Тэгэхэд ер нь 40-оос 50 мянган цэвэр туристүүд байгаа. Тэ? Тэгэхээр цэвэр туристүүдэд яаж одоо яг буудлынхаа өрөөг блоклуулж 103 сар үйлчлэгийг нь хангах юм. Гэтэл traveler буюу тэр аялагчид traveler ангилалд орж байгаа тэр visitor одоо тэр хэлээр орж ирж л байгаа 8-аач тэр юу эдгэрт үүргэвчтэй худалдаачид зориулсан буудлуудыг хэрхэн одоо зах зээл нь хуваагдах ёстой. Хаана байрлах ёстой. Заавал Улаанбаатарт энэ байх ёстой. Гэтэл одоо энэ Баянгол Улаанбаатар зочдууд жилийн турш үйл ажиллагаатай. Тэ? Яад вэ гэхээр нөгөө нэг өрөөнийх нь бараг 40% нь люкс хагас люкс өрөөнд байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр нөгөө нэг өндөр зэрэглэлийн зочдуудыг авах боломж тэнд байгаад байгаа байхгүй. Кемпиншиг хаан палас гэдэг. Гэтэл палас зүгээр палас. Тэ? За сонжин ч гэдэг юм өшөө хаагур байна. Нөгөө жуулчид их авдаг. За туушин гэдэг юм ингээд стандарт өрөө ихтэй буудлууд юу вэ гэхээр өвлөн ингээд яг аяллаа үйл ажиллагаас хамаарат ингээд ажил үйлчилгээ бас улирлаас хамааралтай зогсчихж байгаа. Тэ? Тэгэхээр яах вэ гэхээр нэгдүгээр зах зээлийг хэсэгчлэнэ гэдэг чинь миний үйлчилгээнд хин тохирох юм бэ? Би одоо ямар одоо үн төгрөг төлөх хэрэглэгчдийг сонгож авах боломжтой өрөөнүүдэд юм бэ? За энэ өрөөнүүд маань яаж тогтжуулагдсан? Азийнханд юм уу, Африкийнханд юм уу, Европынханд юм уу, Солонгосуудад юм уу, Японуудад юм уу? Тийм ингээд зах зээлийг өөрийн юунд бол хувааж ингээд юу яах нь шүү дээ. Эхлээ хэсэгчлэх нь байна. За ингээд хэсэгчилж үзэж чад ердөөсөө болиё. Дандаа японочдоос жуулч авъя. Тийм ээ? Тэгээд японочдоос жуулч авахаас гадна одоо визит тийм ээ юу хэлээр орж ирж байгаа гийчдийг, аялагчдыг авъя. Ингийн тулд би яах вэ гэхээр хэсэгчлэн зах зээлээсээ одоо зах зээлээсээ зорилт зах зээлээсээ өөрийн сонгох хэсгүүдийг сонгоод авч байна. Тэгэхээр би яах ёстой вэ гэхээр 103 сар ямар ч байсан Япон жуулчид манад буuna. Одоо энэ өөрөөр хэлбэл хамгийн анхны зочд буудлаас алтай зочд буудал буюу одоо цэцэг зочд буудал гэж байгаа. Цэцэг зочд буудлын зах зээл яах вэ гэхээр сонгосон зах зээл нь яг японочд. Тэ? Японоос маш их жуулч ирдэг. За тэгээд үлдсэн 9 сарда 103 сараас үлдсэн 9 сарда хинээс хаанаас жуулч аваад байна. Тэгэхээр энэ Монголд үйл ажиллагаа хийж байгаа Япон Монголын хамтарсан компаниуд, хамтарсан төслүүд Японы элчин сайдтай харилцан холбоо тогтоогоод эдгээрийн шугамар ирж байгаа. Яах нь нөгөө нэг Япон аялагчид бизнес хийх гэж байгаа хүмүүс, гэрээ хэлцэл хийж байгаа хүмүүс, одоо төрийн албаар айлчилж байгаа хүмүүс эдгээрээ бүгдийг авчиж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад вэ гэхээр энэ Япон цэцэг зочд буудлын маань Япон эзэнтэй, Япон хөрөнгө оруулагчтай учраас бас яах нь нөгөө нэг Аз хоолны газартай, бүр Япон хоолны газартай. Тэгээд тэр нөгөө нэг суудал, муудал хөлөө юу яаж суух байдал
Одоо бидээс Европын шиг ингээ ширээний ард суудаг хүч үйт юм тийм ээ. Нэг жижиг нэг хүлээ яаж суудаг хүлээ тэр чинь ачиж билүү. Юу л завил суудаг тийм. Тиймэрхүү суудалтай ресторан заалууд нь 2 3 заалтай ч байт юм тийм ээ. Тэгээ яг Япон маягийн тэр нөгөө нэг халуун усны газар Чакуза гэдэг тийм ээ. За тэр мөр нь ингээ байдаг. Тэгээд ресепшнээс авахуулаад үйлчилгээний бүх хүмүүс нь үйлчилгээний Япон хэлтэй. Мэдээж англи байгаа тийм. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө хэсэгчилсэн зах зээлээ нэг нь сонгоод авч जैन. Япон зах зээлийг сонгоод авч जैन энэ буудал тий. За ингээд гуравт нь юу вэ гэхээр одоо нөгөө нэг өөрийн бараа бүтээгдэхүүнийг тэр сонгосон зах зээлдээ байршуулж эхэлж байгаа. Тийм ээ. За одоо жишээлбэл ийм байгаа байхгүй одоо position гэдэг зах зээлийнхаа хэсэг бүрт бүтээгдэхүүнээ байршуулна. Хоёрдугаарт нь зах зээлийн хэсэг бүрт маркетингийн амжилттай хэрэгжих иж бүрдлийг боловсруулдаг. Маркетингийн иж бүрдэл гэдэг бол одоо 4P-ийн онол гэж бид нар мэднэ шүү дээ. Одоо product буюу бараа байх хэвээр, product нь price буюу тогтсон үнэтэй байх хэвээр. За тэр product-ыг тийм ээ одоо хуваарлтын сувгуудаар буюу бөөнөр, жижиглэнгээр одоо place буюу одоо хэрхэн яаж зуучлахын гарахын одоо хуваарлтын сувг гэж байдаг. За тэгээд энийг идэвхжүүлдэг буюу promotion гэж байна. Тэ? За ингээд одоо юу вэ гэхээр эдгээрийг яахын тулд эхлээл тэр зах зээл бүтээгдэхүүнээ байршуулнууд ямар бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй гэх. За нөгөө японочдод зориулсан одоо халуун усны газраа нээсэн байна. Японочдод зориулсан хоолны үйлчлэгийг хангацсан байна. За тэгээд дараа нь юу вэ гэхээр шалнаас алдаг. Тэ? За тэгээд тэр татами гэдэг байгаа дэвсгэрүүд нь яах вэ гэхээр юу яагаад халуун одоо энергийн юм одоо шалнаасаа халаад тийм ээ. Тэгээд нөгөө жуулч маань заавалчгүй одоо падуушиг болсон ор биш яах нь Японд унтдаг шиг тийм наран хэлбрээр одоо гуцаад тавьсан халаадаг гуцаад тавьсан унтчихж байгаа. Тэ? Тэгэхээр тэдгээрийн хувьд бол тэр зөөлөн юм дээр яаж явахаас илүү тэр хатуу дэвсгэр бас урцсан хүмүүс бол тухайн зах зээл зориулсан тэр бүтээгдэхүүнийг байршуулж чадж байна л гэсэн. Тэглээгээд бүх өрөө нь юм биш шүү тамина. Тэ? За ингээд тогтцсон яг Япон маягаар тогтчулсан хэдэн өрөө байдаг ч юм. Тэгэхээр энэ юу вэ гэхээр зах зээлээ хэсэгчилж үзээд хаана бид нэр бүтээгдэхүүнээ байршуул амжилттай бэ гэдгээс хамааруулаад сонгоно. Сонголтоо хийчээд тэр сонгосон хэсгүүдэд бараа бүтээгдэхүүнийг боловсруулад байршуулна гэдэг нь үйлчлэгээр хангаад эхлэх юм бол надаас яах вэ гэхээр зорилттой хэрэглэгч маань эргэх холбоотойгоор байнгын хэрэглэгчтэй би болж чадлаа гэсэн болно гэсэн. Тийм ээ. За энэ маягаар STP буюу энэ segmentation, targeting, position гэсэн энэ бодлогыг хэрэгжүүлж авах хэрэгтэй байна. Тэгээ маркетингтэй холбоотой одоо бодвол чи маркетингийн үнц үтсийн хэсгийг би бол мэдэхгүй байна. Маркетингийн үнц, үйлчлэгээний маркетинг, стратегийн маркетинг гэл одоо ямар ч 3 4 буюу бүтэн 2 жилийн лекц сонсож иж бол маркетингийг үл амжилттай хэрэгжүүлэх байх л та. Тэгэхээр болж игэл бас ном зохиолуудаас сайн дэлгэрүүлж үзэж байгаарай. Тийм ээ. За тэгэхээр яах вэ гэхээр энэ зах зээл тийм ээ хоорондоо юм ялгарах өргөн шинжийг бүрдүүлснээр тэр зах зээлийг үл хэсэгчилдэг. Нэгдүгээр тэр үр ашиг, ач холбогдлыг үнэлсэн байдал, ялгарах онцлог, хэмжээ, тогтоох байдал тийм ээ тухайн нэвтрэх боломж бодиттой байх. Тэгэхээр одоо миний санал болгож байгаа үйлчилгээ маань одоо нөгөө японочдын хэрэгцээг хэрхэн хангаж байна вэ? Тэ? Одоо япон хэлтэй би ресепшнээр тэр 2-2 ресепшн маань англи япон хэлийг гаргуун сая эзэмшсэн байна гэдэг чинь би миний үйлчилгээ нэвтрэх боломж болон бодит байдлыг хангаад өгчөж байгаа. Тэгээ Япон зах зээлд би гэрээ контракт хийнэ гэдэг чинь яах вэ гэхээр тогтмол яах нь боломжит хэрэглэгчдийг орох тэр нэвтрэх боломж болон өөрийн үйлчилгээний хэмжээг тогтооход өгчөж байгаа. Тийм ээ. За тэгэл хэрхэн өөр ашигтай байх ялгарх онцлог гэдэг чинь одоо би манад л зөвхөн Улаанбаатарт манад жиг Япон одоо тэр Чакуза тэр банд сууя гэх юм бол би заавал Японоос ирсэн жуулчин гэлтгүү Монголд ажиллаж байгаа Японы элчин сайд байгаа. Хүсвэл би ч гэсэн очиод мөнгөө төлөөд тэр Япон маягийн халуун одоо ваар ууранд орох сонирхол бол байгаа ш. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэгээс нөгөөх одоо ялгарх бусад үйлчлэгийн байгууллагаас ялгарх онцлогоо гаргаж ирэх хэрэгтэй гэдэг. Тийм ээ. За ингэжээч зах зээлээс хэсэгчлээд ялгарч болж чаднаа гэсэн. За тэгэхээр ийм баа. Манай Монгол улсын 2010-2006-аас 2010 он хүртэлх аялал жуулчлалын хөгжлийн стратеги гэсэн нэг төлөвлөгөөний төсөл байгаа юм л та. Тэгэхээр энэ төсөлд юу гэхээр барууны зах зээл, Азийн зах зээл, дотоод зах зээл гээд ингээд ангилсан ба. Тэгэхээр энэ дээр яах гэж би та одоо юу гэж чамд энэ слайдыг харуулад байна вэ гэхээр манайх бол зах зээлийг хэсэгчлэн гэхээр ихэвчлэн бүс нутаг болон улс орноор нь хэсэгчлээд байдаг. Гэтэл зах зээлийг хэсэгчлэнэ гэдэг нь цаад мөн чанар нь
Яг уу мэдээч улс орн хамаатай хэдий боловч бүтээгдэхүүнээр хэсэгчлдэг байхгүй. Би энэ гурван давхрын тийм ээ одоо тэр юу болсон өрөөг одоо бид нар нөгөө үтсэн шүү дээ, нөгөө sweet өрөөнүүд гээл. Тэ? Бүхэл бүтэн хоёр давхрыг эзэлдэг, гурван давхрыг эзэлдэг гэл. Мундаг үйлчлэгээтэй одоо тэр өргөө, ордуудыг тийм ээ. Би энийг хинт яах юм? Хин миний бүтээгдэхүүн худалдаж авах юм? Тийм ээ. Би энэ sweet өрөө буюу бүтээгдэхүүнээс хамааруулаад улам зах зээл хэсэгчлэх ёстой байтал одоо манайх ч гэсэн одоо Монгол орны зочнууд Сонжин гранд гэтэл яах нь Япон тийм ээ юу цэцэг гэтэл Япон Сонжин гранд гэтэл Солонгос ч гэдэг ингээд яг улс улсаар яг энэ төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн байгаа байдал байгаа шүү. Тэгэхээр энэ бол бас нэг талдаа өрөөсгөл. За нөгөө талд юу вэ гэхээр одоо гэдэг маркетингийн их сонирхолтой бодлого байдаг нь юу вэ гэхээр холын одоо орон зайн хувьд бол холын хоёр компани харилцахдаа хамтран ажиллах гэрээг санал болгодог. Жишээлбэл би тийм ээ Германаас жуулчин авж байгаа тохиолдолд хизээч надаас одоо юу гэдгийг би тэр туушин гэдэг чинь буулахгүй, би тэр Баянгол чинь буулахгүй. Тэгээ би заавалчгүй Улаанбаатарт буулгах гэсэн саналыг бол тавьдаггүй. Харин Баянгол Улаанбаатар ямар үйлчлэгээр энэ бол хэрхэн хэрэглэж чинь нийцэж байна гэж ойлгоо. Гэтэл би ойрын бүсэд байгаа хятадууд тэ Япон солонгосуудтай хамтран ажиллахад зах зээл ойр бүсийн бүс нутгийн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар нэг нь нөгөөдөө ороод дотроос нь нөгөө нэг брейкинг буюу дэлбэлэхтийн маркетингийг явуулдаг. Яг энэ үйл ажиллагаа Монголд хийгдсэн байгаа учраас хэлээд байна шүү дээ. Солонгосоос ирж байгаа жуулч солонгос компаниар үйлчлүүлээд солонгос зочд буудалд хоноод солонгос жуулчтай хүлээж аваад солонгос жуулчдын базад хамруулад солонгос гайдууд нь Монгол хэсэг орчихсон үйлчлэгээний 200 монгол хэлээрээ тийм ээ солонгос жуулчтай үйлчлээд Монголд ирж байгаа үлдэж байгаа хөрөнгө мөнгө одоо тэр одоо үр өгөөж value chain буюу үнц нь маш бага хувийг эзлээд байгаа. Тэ? Тэгэхээр ингээд зах зээлээр хэсэгчлэх бол өөрөө бас аюулыг бол дагуулж идэг. Үнэхээр одоо тэр Азийн зах зээл юунд гэдэг юм зүүн Аз улын хөш орныхын ч манай Монголын зах зээл өөрсдийн тэр маржин гэдэг байгаа тэр өөрсдийн үйлдэлийг бий болгоод бүхэл бүтэн цогцыг бий болгоод өөрөөр хэлбэл манай зах зээлийг дотроос нь ингээд хамтарч эзлээд одоо тэр брейкинг буюу хуваагаад хэсэгчлээд болж байгаа байхгүй тий. Гэтэл Германаас хөрөнгө оруулалтаагаар одоо юу гэдгийг буудал байгуулаад заавал тэндээ өгнө гэсэн юм байхгүй. Герман зах зээлд би одоо юу гэдгийг нэг тур операторыг барьж аваад битээ гэрээ хилцэл хийцэн байхад яг вэ гэхээр Германы төдийг ойролцох Голланд, Австри, энэ улсуудын хүмүүсийг над руу илгээж байгаа байхгүй. Тэ? Гэтэл Японы зах зээл болоо би Хятадтай ч юм уу за Солонгостой гэрээ хийцэн байхад Солонгосоос жуулчтай явуулнаас гэхээр цаашлаа зүүн Азийн жуулчдыг надад илгээхгүй байгаа байхгүй. Тэ? Энэ юу хэлээд байна гэхээр ингээд ер нь бол одоо ямар үзүүлэлтээр хэрхэн хэсэгчлэх вэ гэдэг чинь бол бас маш олон асуудал байд юм а. Зөвхөн энэ бус нутаг газар орон цагаар хэсэгчлэх бол одоо тийм он цаач холбогдолтой биш шүү. Биш мөн л дээ энэ бол үндсэн сурагчид бол хамгийн түрүүл хэсэгчлэхээр газар зүйн хэсэгчлэл яриад явдаг байхгүй. Тэ? Тэгэхээр яах вэ гэхээр бас энэ үйлчлэгээнийхээ онцлогийг бодох хэрэгтэй. За энэ уул уурхаач байд юм уу? За магадгүй энэ хөнгөн үйлдвэр оёдлын салбарч гэдэг юм. Гадаадын хөрөнгө оруулалт үнэхээр хэрэгтэй байж болно. Тэ? За уул уурхаа гэтэл 68% татвар авдаг учраас 30% гадаадаа гардаг ч байд. Гэтэл энэ аялал жуулчлал зочлох үйлчлэгээний салбарт энэ хөрөнгө оруулалтыг задгаа тавиад өгснөөр ямар ч хяналтгүй тавиад өгснөөр бид нар өөрснөө ингээд зах зээл эзэлж чадахгүй болоод эхэлж шин. Тэ зах зээл бутарцсан гадны нөлөөнд орчихсон. Тийм ээ. Тэгэхээр энэ гадны хөрөнгө оруулалтыг аялал жуулчлал зочлох үйлчлэгээний салбарт юу н татаад тийм ээ найшир гээд нээлттэй тавиад юу н хэр их ашиг олох болоо. Тийм ээ. Энийг бас бид нар энэ дараагийн 2 жилдээ ч гэсэн бодох хэрэгтэй байх нэ. За одоо ингээд нэг дэх асуудлыг ерөнхийдөө ойлгов. Яагаад заавал маркетингийн үйл ажиллагаа чухал юм бэ? Тэ? Маркетинг байхгүй бол бид яаж хэрэглэгчдийг олох юм бэ? Хэрэглэгчдийг олцсон хойноо хэрхэн одоо бүтээгдэхүүний сэтгэлд нь хоногшдол үйлчлүүлэх юм бэ? За ингээ хоёрдугаар асуудал руу оръё. Өөрөөр хэлбэл бид нар нөгөө холц гэж ярьсан шүү дээ. 4 холц байдаг. Бүтээгдэхүүний ээж бүрдэл. Price, product, эхлээ product, price, тийм ээ? Place, promotion гэх. За тэгээд эндээс бид нар энэ хоёр дахь асуудал буюу бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийг бол нэлээд үзье. Яа тэгэхээр ингэдэг байхгүй. За танаа хэрхэн маркетинга хийж ийнэ гэл тэгэхээр зах зээл, үн мөний бодлого ярихаас илүү
Манай маркетинг гайхалтай мундаг. Манай вебсайт тогтмол ажилдаг. Манайх байнга одоо бүтээгдэхүүнээ хэвлэл байдлаар сурталчлаад үүнийгээ үзэсгэлэнт очиж цацчихдаг аа. Тэ маркетинг гэхээр зөвхөн идэвхжүүлэлт яриад байд. Тэ үн асуухаар энэ бол манай менежментийн нууц бодлого гэдэг. Тэгэхээр маркетинг менежмент идэвхжүүлэлт гэсэн энэ олон үг утга одоо тэр үндсэнд томьёолоо ойлгохгүй хооронд нь хольж утгаад байд. За тэгэхээр ямар ч байсан 4P-гийн хамгийн сүүлд нь бичигдээд байдаг. Өөрөөр хэлбэл бараа байдаг, бараа нь тогтсон үнэтэй байна. Тогтсон барааг хэрхэн хуваарлах сувгууд нь тодорхой байгаа тохиолдолд хэрхэн үйлчилгээг хурдвчилж, бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулж, олон хэрэглэгчтэй болох ганц гарцын чинь буюу одоо жинхэнэ маркетингийн олон талт үйл ажиллагааны амин сүнс нь болсон үйлдэл бол промошн буюу идэвхжүүлэлт. Тэ? За идэвхжүүлэлт гэхээр юу вэ гэхээр хүмүүс marketing communication mix буюу одоо мэдээлэл явуулсан. AD буюу advertisement зөвхөн тэр advertisement гэтэл промошн нэг хэсэг байгаа. Рекламтайгаа хойлоод идэв. За тэгээд асууж юм л да. Ахаал асуу. За маркетинг гэхээр ойлгохгүй. Тэ? За танах бүтээгдэхүүнийг хэрхэн одоо идэвхжүүлдэг вэ? Тэгэхээр зөвхөн ганцхан хэвлэмэл сурчлагыг яриад байгаа. Манай брошюр энэ. Манай брошюрыг ингэж хэвлсэн. Брошюрууд ийм агуулгатай байх хэвээр юм байх хэвээр. Тэгэхээр энэ бол цаана одоо үед явцсан ойлголт. Тэгэхээр юу гэж хэлээд байна гэхээр дөрөв маркетингийн иж бүрдлэгсэн 4P байдаг. Одоо энэ communication mix гэж юм. За тэр нь болохоор product, price, place, promotion. Тэгэхээр энэ promotion гэдэг дотор чинь идэвхжүүлэлтийн ахаад маш олон холцууд байдаг. За нэгдүгээрт нь AD. Одоо англиний толь бичиг юунд гарсан AD гэж товчлсон байдаг advertisement тийм ээ. За энэ болохоор бүтээгдэхүүн үйлчлэгийн идэвхжүүлэлт гэж байгаа. Тэ эрэлтийг бий болгодог төлбөрт хэрэгсэл. Мөн чанар нь юу вэ гэхээр өргөн үрээг хамаардаг эзэн биегүү. Тэ эзэн биегүү гэдэг байгаа нь юуг хэлээд вэ? Бид нар сонин уншаад реклам ингээ харж байгаад энийг хэвлүүлсэн сонины компанид гомдол тавих уу? Их компани одоо хэвлэлтийн өгсөн их компанид нь гомдол тавих уу? Дизайны зохиомжийг илэрхийлсэн хэвлэлийн компанид нь тавих уу гэх юм. Ингээ маш олон одоо юу гэдэг хариуцлага юу байдаг учраас эзэн биегүү. За одоо өөрөөр хэлбэл би бас та бүхэнд цэцэг зочдуудлын талаар ярьлаа, Баянгуулын талаар, сонжингийн талаар ярьлаа ч. Ингээ би аман хэлбэр одоо AD хийгээд байна гэдэг чинь бас эзэн биегүү л болчихж байгаа. Тэ? За төрлүүд нь юу гэхээр каталог, тохиомол, одоо гудамжны одоо зар сурталчилгаа, борлуулалтын цэг дэх хэвлэмэл сурталчилгаа, олон нийтийн мэдээлэл хэрэгслэр зурагт радио гэрч гэдэг юм. Ийм юмнууд байна, тийм ээ. За гэтэл дараа нь энэ борлуулалтын урамшуул, sales promotion. Тийм ээ, энэ бол одоо тэр промошны одоо бас хоёр дахь хэлбэр нь болж идэг. Бараа бүтээгдэхүүнийг богино хугацаанд эргэлтэнд оруулж өгдөг. Тэгэхээр энэ бол бизнесийн харилцааг өдөөгч шин санаа өгч идэг. Дээрээс нь анхаарал татах утас байдаг. За тэгээд энэ нь штэ төрлүүдийн хувьд бол хэвлэмэл байна, тохимол байна, захиалга ус, гэрэл самбар, өвөрмөц сурчлагаа гэж явж байна тийм ээ. За тэгээд энэ өвөрмөц үйлчилгээд дотроо үн хямдрал, суглаа, шагнал гэх мэт цаад юу вэ гэхээр хэрэглэгчтэй зориулсан sales promotion байдаг. Гэтэл нөгөө талаас юу вэ гэхээр хэрэглэгчдэд үйлчилгээ хүргэж байгаа ажилтан албан хаагчтай зориулсан урамшууллууд байдаг. Жишээлбэл хэрэглэгчдэд зориулсан гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр та тийм ээ манай буудалд жил дараалан ирэх юм бол тийм ээ өөрөлдвөл 3 жил дараалан ирэх юм бол 3 дахь жилдээ та шууд люкс өрөөнд үнэгүй байрлаарай ч гэдэг юм. Гэтэл нөгөө талаас ажилтан албан хаагч гэдэг нь юугаа хэлээд байна гэхээр нөгөө буудлын зүгээс түүр операторууд буюу амраа санал тавьж шин. Чи манай буудлын өрөөг энэ зунжангаа хүнтэй байлгаж өгтөл санаа тавиад өөрөлдвөл оруулж ирж байгаа инбаунд хийлгэж байгаа жуулчин болгоно манай буудалд буулгаад авах юм бол би чамд комисс буюу нийт үнийн дүнгийн 10% өгье. Тэгэхээр энэ хинт таньж байгаа урамшууллаа. Ажилтан албан хаагчтай надад хандж байгаа. Тэ? Гэтэл нөгөө талаас юу вэ гэхээр хэрэглэгч шууд үйлчилж хандж байна. Суглаа муглаа байдаг шүү дээ. Тэ? Өөрөлдвөл та манай 1000 дахь хэрэглэгч боллоо. Баяр хүргэе. Өөрөлдвөл 1000 дахь үйлчлүүлэгч боллоо. Ингээд нэг автокред нэг бэлэг дурслалын зүйл өгчдөг. Гэтэл тэр хүн өөрийгөө 1000 ч юм уу гүч юм мэдэхгүй л явж исэн. Сүрприз барья гэвэл хинч яаж сүрприз барьж болно шүү дээ. Тэ? Тэгэхээр одоо өөрөлдвөл борлуулалтын урамшуул гэдэг нь шууд тийм ээ газар дээр тэр тухайн үйлчилгээг бол хурдан борлуулах өөрөлдвөл борлуулалтанд түлхэж зөвхөөс маш олон арга хэмжээг зохион байгуулж байгаа үйлчилгээ.
үйл ажиллагааны төгөл хэлж байгаа sales promotion гэдэг. За ингээд дараа нэг бүрчилсэн худалдаа гэдэг. Тэ? За тэгэхээр нэг бүрчилсэн худалдаан дээр юу вэ гэхээр ам бичгийн танилцуулгад бол байдаг. За тэгээ нүүр нүрээ тулж харилцдаг учраас хэрэглэгчдээс хариу үйлдэл албадан шаарддаг. Төрөл нь гэхээр шуудангийн илгээмж, интернет худалдаа, шууд маркетинг. Тэ? За тэгэхээр одоо энэ ингэж л да. Энэ тэр түрүүн sales promotion чинь тэрний яаж юм уу? Үгүй одоо 3 дахь руу орж шин. Тиймээ sales promotion одоо 3 дахь хэв шинжинд буюу нэг бүрчилсэн худалдаа. Өөрөөр хэлбэл promotion гэдэг чинь дотроо ахиад 4 хуваагдаад байгаа байхгүй юу? Нэгдүгээрт нь advertisement, хоёрдугаарт нь sales promotion, гуравдугаарт нь нэг бүрчилсэн худалдаа гэх. Одоо дараа нь болохоор пропаганда буюу олон нийтийн харилцаа холбоо. Тэгэхээр ингэж байгаа байхгүй юу? Хэрхэн яаж маркетинг, өөрөөр хэлбэл хэрхэн яаж бараа бүтээгдэхүүнийг өдөөх вэ? Энэ аягыг яаж жуулчраад рекламдах вэ гэхээр зөвхөн AD гэдгээр ойлгоод идэв. Advertisement. Уу яа энэ чинь зургатаар нэг 2-3 минутын бичлэг явуулаад хэвлэмлэр энэ талаар ач холбогдол яваарын талаар танилцуулаа. Тэгээд юу вэ гэхээр өрөөндөө ингээд тараач. Тэ ингэж ойлгоод идэв. Гэтэл өрөөнд тараахын тулд чи энэ аягыг танилцуулаад яаж худалдан борлуулах вэ? Бичлсэн худалдаа газар дээр хийгддэг байх нь. 3 аягаа бол нэг нь үнгүүчт юм. Ийм худалдаа хийгддэг байна. Хоёрдугаарт нь одоо нэг бүрчилсэн худалдаа. Би энийхээ танилцуулгыг хэвлэлцэн байж болно. Хэвлэмлэр би хэрэглэгчдийн шуудангийн хаяг явуулдаг. Тэ? Тэгэхээр юу вэ гэхээр шуудангийн хаягаар ирсэн захиаг уншиж үзээд энэ хэрэгтэй хэрэггүй гэж ялгаа сууж идэг ш. Тэ? Тэрнтэй адилханаар нөгөө шуудангийн маш олон энэ маркетингийн юунууд бол борлуулалтын бүтээгдэхүүн саналууд бол ирж идэг баг. За интернет дээр энэ одоо өглөө болгон миний мэйл одоо бол мэйлээ шалгахад л ингээ 10-аад бол интернет сурталчилгаа ирж байгаа шүү дээ. Тэ? За үүнтэй адилхан юу вэ гэхээр интернет сурталчилгаа, шуудангийн хаяг гэдэг чинь миний хувийн юу руу хандж байгаа шүү дээ. Харилцаа холбоор тийм ээ. Ийм учраас энэ бол хэрэглэгчдээс хариу үйлдэл албадлан шаардсан маягтай байдаг учраас яах вэ гэхээр одоо тэр нэг бүрчилсэн худалдаа гэж нэрлэдэг байгаа. Амраад хандлаа, амраа хэрвээ хүсвэл яах вэ гэхээр хариу бичих. Хүсэхгүй бол хариу бичихгүй явуулаад би ахин дахин явуулаад бүтээгдэхүүн санал болгоол юм гэсэн үг. За ингээд дөрөвт хэлбэр нь тэр ухуулга, олон нийтийн харилцаа гэдэг юм. Пропаганда тий. За энэ нь болохоор дүр төрхийг эергээр сурталчилгаж хийсэн хөтөлбөрүүд байдаг. Тэ шинэ санаа мэдээллийг дамжуулдаг. Ялангуяа имижийг. За тэгэхээр энэ юу гэхээр хэвлэл зориулсан мэдээ. Хэвлэлийн байгуурууд, презентацууд, танилцгай илүүд, үзэсгэлэн, яармаг, баримтат кино, ямар нэгэн зүйл ивент итгэх, тусалцаа үзүүлэх гэх мэт үйл ажиллагаа болгох энэ бол юу вэ гэхээр ухуулга сурталчилгаа болж байгаа. Тэгэхээр ухуулга сурталчилгаан дээр юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр өөрийн имижийг одоо бүрдүүлэх гэж байгаа учраас тийм ээ. Яана Монгол орон чад зам их муу да. Та нэг 5 цаг явбал хар хорой хөрөндөө тий. За одоо Монголын одоо энэ юунд бол байршуулах хэрэгсэл одоо усанд орно гэдэг хэцүүдэж тийм юм сөрөг үзүүлэлтүүдийг учиргүй тэгж дэлхийд тавиад байдаг. Монгол дээрээ Монгол ийм сайхан гэл ерөөсө бүхий л талаар өөрийн одоо эерэг бүтээгдэхүүнийг сурталчилж яадаг учраас энэ бол юу вэ гэхээр ухуулга сурталчилгааны тал руу ороод явчихдаг. Тийм ээ. За тэгэл нөгөө байгууллагынхаа олон ингээл одоо үзэсгэлэнд орж ийна гэдэг чинь яаж ийм гэхээр хэвлэл бүтээгдэхүүнийг аваад өөрөөр хэлбэл AD-гээ тийм ээ. За тэгээ борлуулалтын урамшууллаа давхар хийгдэн өөрөөр хэлбэл тур операторын ажилт нь та манд хүн өгвөл хүний тоонш урамшуул өг. Тэ? За тэгээ дээрээс нэг бүрчилсэн худалдаа буюу хин нэгэн хэрэглэгч чамд нэрийн утсаа өгчий тэр нь мэйлээр нь хариу өгдөг. Тэгэд энэ бол үзэсгэлэнгийн үйл ажиллагаа давхар явагдаж байна. Тэгэхээр бол өөрөөр хэлбэл промошн гэдэг чинь хөтөлбөрүүдийг хооронд нь нийлүүлж ийж нэг нь нөгөөд агуулгажиж амжилттай хэрэгждэг. Тэгвэл нэг буудал тийм ээ өрөөндөө танилцуулга үнд бүхий зүйлээ ширээн дээр нь тавьчихвал энэ бол хизээч промошн биш байгаа байхгүй юу? Тэ? Ийм учраас нөгөө цочид буудлуучин үзэсгэлэн худалдаа олон улсын ярамгуудад орж байна. Тэгээ дээрээс нь хэвлэлийн мэдээллүүдэд одоо мэдээ өгч байна. Тэгээ дээрээс нь юу вэ гэхээр одоо тэр ивент гэх үйл ажиллагаатай тий хилтэн одоо юуны Хилт Улаанбаатарын нэрмжит тэтгэлэг зарлаач гэдэг юм. Тэг гих мэт сая ч одоо Хилт Улаанбаатарын үйл ажиллагаа нэлээд идэвхтэй байхад 2 жилийн өмнө манай оюутнуудтай уулзал бүр анкет дээр бүглүүлж аваа явуулсан баг. Тэгээ одоо барилгын зогсчихсан ийм юу байхгүй болцсон. Гэтэл бид нар юу гэхээр тэр промошных нь нэг үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцсон. Тэр нь юу гэхээр одоо тэр Хилт Улаанбаатарын тэтгэлэг зарладаг ч байна.
Тэгэхээр энэ бол юу гэхээр бараа бүтээгдэхүүнийг нэр хүндээ имиж зах зээл таниулахын тулд маш олон хөтөлбөрүүдийг бол амжилттай хэрэгжүүлж явах хэрэгтэй. Тэгээ хөтөлбөртөө агуулгдсан буюу уян хатан чанар бас хэрэгтэй гэдэг байна. Тэгэхээр ийм учраас бараа бүтээгдэхүүн идэвхжүүлэлтийг хийхдээ хизээ хэн ямар хэлбэрээр тийм ээ яаж энэ сурталчилгаагаа хүргэх вэ гэдэг нь чухал байх нь шүү. Тийм ээ. За одоо жишээлбэл тур операторууд тийм ээ одоо Монгол зохион байгуулагч аяллаа үзэсгэлэн тийм ээ тэр юунд бол нэг ордоггүй. Тийм ээ. За яагаад гэхээр тэдгээр нь бүтээгдэхүүн худалдан авч байгаа байдаг учраас эдгээрийн санал болгож байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээс гэрээ хийж худалдаа авах сонирхолтой байдаг байна. За тэгэхээр эргээд явах гэхээр үйлчилгээ нийлүүлэгч байгууллагууд энэ аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд ордог байх нь шүү дээ ихэвчлэн. За тэгэхээр одоо сая ихтэл одоо 12 сарын 2-наас 4-нд Мишель Экспо дээр олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 6 дахь жилдээ зохион байгуулагдаад 106 аж ахуй нэгж орлоо. За мэдээж 5 улс орноос гадаадын улсуудаас бол ирсэн байна. Тур операторуудаас ирсэн байна. За тэгээд энд ингээд ажиллаад явхад бол ихэвчлэн жуулчны Азаа 21 аймгийн аялал жуулчлалын одоо тэр мэрэгчлэлтэнгүүд өөрөөр хэлбэл төрөөс нь оролцож байгаа гэсэн үг тий. За тэгээд томхон зочид буудлууд, тэгээ авиа компаниуд, сургуулиуд, ресторанууд гэтэл тур операторууд тэнд ер нь тоотой нэг 6хан л харагдчихж шин. Өөрөөр хэлбэл томхон орж ийн тий. Женко, Нью жуулчин ч гэдэг юм. За тэгэхээр ийм байна. Одоо өөрөөр хэлбэл өвлийн үзэсгэлэн жуулчин базууд их бага орлоо гэж ярьж байна. Гэтэл хаврын үзэсгэлэн 3 сар дахиад болдгийг. Тэ? 3 сард болж байгаа үзэсгэлэнд нь яад гэхээр жуулчин компаниуд ихвчлэн ороод эхэлдэг байхгүй. Тэгээд зочид буудлуудаа. Тэгэхээр хизээ гэдэг нь тийм ээ хавар оролцоод өөрөөр хэлбэл гэрээ жуулчны улирал эхлэхээс өмнө гэрээ игдэхийн өмнө тур операторуудад зориулж гэрээнийхээ үн санал бүхий тийм ээ ямар хэлбэрээр тийм боршуур танилцуулга виртуал ямар ч байдаг бүхий л төрөл хэлбэрээрээ сурталчилгаагаа хүргэх нь тур операторуудад одоо юу гэдгийг жуулчны баазууд зочид буудлуудын зүгээс одоо юу гэдгийг ингэж бүтээгдэхүүний хөргөл хамаагүй үр дүнтэй болно. Одоо оролцож байгаа жуулчны бааз болон зочид буудлын үн яадаг вэ гэхээр нөгөө ухаанлын жилд дуусчаар үн өөрчлөгдөх гэдэг айгүй нийттэй. Тэ? Манайх магадгүй он гараад нардуул зочдууд л хэлнэ шүү дээ. Манайх магадгүй он гараад үнэ өөрчлөх магадгүй гээд гэрээтэй цаасаа өгж яхад амраа яах вэ гэхээр за он гараа 3 сар хүртэл хүлээч. Нөгөө цаасын өмшөх хадгалцдаг байна. Тэ? Тэгэхээр 3 сард орж байгаа тохиолдолд маргааш жуулч ирэх гээд амраагийн амь тэмцээд явж байгаа учраас аль хямдхан буудлыг маш идэвхтэйгээр хайгаад хямдхан ирнэ үйлчлэгийн түвшин ямар вэ гэдгийг тэр үзэсгэлэнгээс олж харж чаддаг. Тэгэхээр яах вэ гэхээр хизээ хинд ямар хэлбэрээр яаж сурталчилгаа хүргэх нь үр дүнд хүргэх ямар нэг арга байдаг учраас энэ дөрвөн тийм ээ advertisement, sales promotion, personal selling, пропаганда тий энэ дөрвийг яаж зохицуулах. Тэгээд дээрэс нь нөгөө анхны 4P буюу price, product, promotion, place гэдэг энэ дөрвийг яаж зохицуулах гэдэг асуудал communication mix гэж яриад байгаа. Тэгээ иж бүртлийг хэрхэн зөв зохицуулах асуудал гэдэг бол маркетингийн хамгийн том бодлого төлөвлөлт байдаг байх нэ. За тэгэхээр эхний лекц бол дууслаа тийм ээ. За хоёрдугаар лекц бол мөн одоо би та нар хэлээд байгаа тэр олон P-нүүдийн ялгаа гаргаж өгөх гэдэг. Тэгэхээр маркетингийн гол үзэл баримт. Нэгдүгээрт нь юу гэхээр хоёрдугаар хичээлийн 4P, 3P, 7P гэсэн томьёолыг би тайлбарлаж өгье. Хоёрдугаарт нь аялын боршуур гэж юм бэ. Тэгээ гуравт нь вебээр ерөн сурчлагаа хийхэд юуг анхаарах хэрэгтэй энийг тайлбарлаад өгье тийм ээ. За нэгдүгээрт өөрөөр хэлбэл иж бүртлийг ашигладаг гэж би хэлжлээ. Тийм ээ. Хоёрдугаарт нь ерөнхий маркетинг бараа, үн, хуваарлт, идэвхжүүлэлт гэсэн 4P байдаг. Тийм ээ. За энэ дээр нэмэх нь юу гэхээр үйлчлэгээний маркетинг дахиад нэг 3P-г нэмжтэй. Тэр нь юу гэхээр people буюу хүн, psychological evidence буюу харагдах дүр төрх бодит шинж, гуравдугаарт нь процесс үйл явц гэсэн. За тэгэхээр ерөнхий маркетинг барааг бол одоо цаг баг байгаа учраас би бол нэлээд ингээд товч яваад явчих тийм ээ. За тэгээд та нар гэртээ хараад слайдад дэлгэцээр нэлээд сайн тодруулж авсан уншаад маркетингийн тухайн номнууд ягаад асуух зүйл байвал асууна биз тийм ээ. За мэдээч бараа бол оновчтой төлөвлөлт цаг үе болсон байдал өөрийн шин за тань одоо сав баглаа бодлоосаа хамаарч маш олон янзын бараанууд бий болдог. За үүн нь бол яах ёстой вэ? Үнийн жагсаалт, хөнгөлөлт, хувь, нэмүүлэлт, нэмүү өртөг, нөөтгэж яриад.
үн чанарын хамаарал буюу үн цэн буюу value chain тэ. За эдгээрээс хамааруулаад үнний бол гарч ирэн тухайн бараанд тохирсон. За тэгээд түгээлтийн сувгууд байгаа. За түгээлтийн сувгаа сонгодог. Ямар аргаар тэрийг түгээх юм, хэрхэн хамгаалах юм, яаж тэрийг байрлуулах юм. Энэ бол хуваарлтын зарчим. Тэгэхээр хараа манай Монгол улсад одоо веб талбараар сурталчилгаа хийгээд вебээс хамаарсан хамгаалт гэдэг юм байдаггүй. Тэ ийм учраас яах вэ гэхээр манай тур операторууд одоо би ч гэсэн одоо ингээл гадаад зах зээлд үнэ нээлттэй цацал ингээл явж байна. Гэтэл тэрийг уншичаад тэр зах зээл дэх одоо юу гэдэг Америк нөхөртэй нэг альмаа гэдэг хүүхэн яах вэ гэхээр яг надтай адилхан үн бичээд тэр орон нутгийнхаа зах зээл цацчихж байгаа байхгүй. Тэ яг тэр хүн Америкт сууцсан Америкт амьдарч байгаа. Миний үн цацалт вебээр сурталчилгаа хийх байтал ямар нэгэн төрөөс хийсэн хамгаалт байхгүй учраас адилхан линкээр цацж байгаа учраас Америкт байгаа нөхөр маань яах нь тулж уулзсаар байгаад маш олон жуулч авлаад ирж байгаа. Гэтэл би яах вэ гэхээр Америкаас захиа ирэхийг хүлээгээл дэшээр цугал за Америк бүтгүй байна. Солонгос руу Австрали руу ил тал тийшээ интернетээр сурталчилгаа хийгээд хуваарлалтаа дамжуулалтаа хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас цааш бодох. Өөрөөр хэлбэл интернет хамгаалт гэдэг нь Монголд бас нэвтрүүлэх хэрэгтэй байгаа шүү. Энийг одоо анхаараарай. За идэвхжүүлэлт. За бид нар энэ бүгдийн талаар сая түрүүний лекцээр тодорхой үзчихлээ. Тийм ээ. За хүн өөрөөр хэлбэл үйлчлэгээний маркетингийн нэг амин чухал үндэс болсон хүн ба. Тэгэхээр яагаад вэ гэхээр зочдлуудын үйлчлэгээ, аяллаа үйлчлэгээ, хоолны үйлчлэгээ, аль нь юу вэ гэхээр хүнд хандсан үйлчлэгээ. Тэгээд хин энийг бий болгодог гэхээр хүн өөрөө. Тэгэхээр хүн хүнд үйлчлэгээ үзүүлээд тэгээд нөгөө харагдахгүй, баригдахгүй, хадгалагдахгүй тэр үйлчлэгээнээсээ ашиг олдог. Тийм учраас нөгөө нэг далд бизнес одоо тийм нэвчлэлтэй бизнес гэж яриад. Ийм учраас мэргэжлийн боловсролчин харилцааны урлаг энэ бүхэн байж иж одоо үйлчилгээний салбар, зочдлуудлын салбар, аяллаа салбар, хоолны салбар, банкны салбар, худалдааны салбар амжилттай хөгждөг байх нь. Тийм ээ. За ер нь хинч ороод ирсэн найрсаг үйлчилгээгээр мэдчлээд байнга найрсаг байдлыг илэрхийлээд тэр тухайн хүнийг үйлчилгээнд нь хөтөлж өгөөд тийм ээ. Одоо ирэхээс нь зочин ирэхээс ахуулаад үдэн гаргах хүртэл бүх үйлчилгээг амжилттай сайн явуулах юм бол тэр хүн зочид буудалд хонлоо гэд нэг рецепт л аваад буцсан да. Тэ? Тэгээ тэрийг сайхан дурсамжаараа сэргээж эерэг болон сүрэг сурталчилгаагаар цацж өгч идэг. Тэ? Ийм учраас хүн буюу одоо энэ people гэдэг одоо анхаарах нэг гол хольцол яахын аргагүй чухал. За дараа нь энэ бодит шинж гэж байна. Жишээлбэл энэ үйлчлэгийн байгууллагын харагдах төрх байдал тийм ээ байгууллагын гадаад орчин хийс тогтчлт ямар байх зэрэгээс хамаарат үйлчлэгээ хэрхэн байх нь одоо дүр төрх нь тодорч өгдөг. Одоо имиж, материал, өнгөний зохицол, дизайн гэл юу яж байгаа одоо ингээл 5 отоо буудалд буулгана гэл. Тийм ээ Улаанбаатар эдэрт авчраал манай энэ ус мундаг хамгийн дээд зэрэглэлийн буудлыг буулгалаа. Гэтэл хажуугаар автобус чигцэлтаал тийм ээ муухай дохоогоо хангинуулж өнгөрөөл одоо цагтаагийн шүгэл дуугараал тэрүүгээр нэг автобусын зүгсэн багшарсан өнгөрөө олны хөл холигдчихсан. Нөгөө орц гарц нь маш хүндрэлтэй. Нөгөө машин орж гарч буулах. Тэгэхээр ч л одоо нөгөө Жюле Робертс 5 жилийн өмнө Улаанбаатар бууж исэн бол одоо чекич Улаанбаатар буусангүй шүү дээ. Тэ арай нэг хөлөөс холдуу орц гарц сайтай ингээ кемпишгийн хаан баласт бууж байгаа байхгүй. Тэ тэгэхээр өөрөөр хэлбэл бодит шинж буюу харагдах дүр төрх гэдэг юм чинь хүний сэтгэл зүйн одоо тэр анхны харц гэдэг шиг анхны одоо тэр хүлээж авж байгаа байдалд нь нөлөөлөл сэтгэл зүйд нь нөлөөлчөд байгаа учраас энэ бодит шинж гэдгээс чинь маш их хамаарч үйлчлэгээ хамаардаг. Тэ бид нар наацхан ингээд ажилчдаа үйлчлэгээнд гаргахтаа бол хэлж штэ. Хувийн зохион байгуулалттай байна. Хоёрдугаар гэвэл бид та бүхэнд манай анги байгууллагаас хамаарсан 4 төвцөгчийн өмсөөрэй. Бүгд ингээд адилхан хувцастай хүмүүс тийм ээ. Өөрөлдвөл байгууллагын логог зүүсэн хүмүүс үйлчлэгээ үзүүлээд яваад байхад зочноос ялгардгийг. Энэ юу хэлээд байна гэхээр одоо ийм байгаа байхгүй юу? Хөдөө ярь ингээл аялал жуулчдыг ингээл аваад явж хахад би бол одоо юу гэдэг компанийн ямар нэгэн хувцсыг одоо нью жуулчин эсвэл одоо жуулчин мо автор гэсэн хувцс юм уу малгай өмсөхгүй юм бол миний хувцлалт жуулчинтай адилхан. Тэ ингээд буугаад ирлээ жуулчны баз хүлэн авлаа. Буугаад ирлээ зочид удал хүлэн авлаа. Тэр юунод болохоор хин жуулчин байх нь холбоо ингээ хайгаа хараад байна шүү дээ. Харахгүй шүү хэрэг би Азийн жуулчтай явж байгаа бол Япон солонгосоос нэг ялгадаад байхааргүй хүмүүс бол за би биш юм ахэд надтай адилхан зөндөө олон гайдууд байгаа шүү дээ. Тэ?
За нэгдүгээр тийм ээ. Хоёрдугаарт гэвэл үйлчлэгээ үзүүлж байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар би үйлчлэгээний хүн шүү гэдгийг ялгарч өгч ядаж ингэрийн тэмдэг зүүж явах хэрэгтэй. Энэ эргээгээд үйлчлэгээний үнэлгээ олно, санал гомдол хүсэлтэнд нөлөөтэй байдаг. Тэ? За ингээд нэг зочдлын юунд дэрэгдэх хоолны газар хоол идчихье. Үйлчлэгч нар нь ч хийм бөөм, зуулч нь цалин бөөмд ингээд өөрөө үйлчлэгээ байж болно. Тэ? Ингээд сонголттой. За чи ороод ингээд купоно хураалгаал ороод тэр нөгөө хоолыг сонголтоо өөрөө идчихлээ. За гэтэл чи ямар нэгэн одоо тодорхой шаардлага нэмэлт үйлчлэгээ авах ч юм. Тийм юм хинэ гэж дууддаг. Тэр нь гадны жуулчин ч үйдэг ч юм. Гүүж очоо тоогоочоос нь асууд энэ мэддэхгүй ч юм. Тэгэхээр ямар ч гэсэн супервайзер гэсэн тэмдэг бүхий хин нэг олох хэрэгтэй ш. Хурдан олохын тулд тэр хүн яах нь имиж дүр төрхөөрөө тэр буудлыг ямар нэг юмыг илэрхийлсэн хувцас тийм ээ ядаж ингэрийн тэмдэгтэй байдаг байх нь ш. За ийм учраас энэ бодичинд буюу харагдаж байгаа дүр төрх гэдэг бол маш их чухал байдаг байна үйлчлэгээний явцад. За хоёрдугаарт нь нэг биш гуравт нь явж байна. 7 пигийн бүр 3 дахь пи буюу одоо 7 дахь пи. Тийм ээ. За өөрөөр хэлбэл жуулчтай анх холбоо барихаас ахуулаад үдэн гарга хүртэлх цаг хугацааны нарийн дараалал үйл ажиллагаа явуулдаг. Захиалга хүлээн авдаг, захиалга баталгаажуулдаг, билетээ бичдэг, хариу үйлдэл буюу санал гомдол байгаа эсхийг шийдвэрлэж өгдөг. За тэгээд дээрэс нь энэ үйлчлэгүүдийг дараалалд оруулж өгдөг. За тэгэхээр захиалга авлаа. Тийм ээ? Захиалга аваад жуулчин ирээд захиалгын баталгаажуултуудыг одоо буудал, хоол, бүх одоо үйлчлэгээний нийлүүлэгч музейгээс ахуулаад бүх газар хийчихсэн. Тийм ээ? За ингээд энэ хооронд плед бичлэлт буюу ваучрууд бол хийгдсэн байна. За тэгээд юу гэхээр жуулчин ирээд үйлчлэлээ. Тэгэхээр энэ процесс үйл явц бол тасралтгүй байдаг. Үйлчлэгээний үйл явц тасралтгүй байдаг учраас хизээд тэр хүн бэлэн байна гэсэн үг. Ийм учраас 8, 16 эсвэл 24, 48 гэх юм ингээд дандаа ээлжийн ажилтнууд байдаг шүү дээ. Тийм ээ? Яагаад вэ гэхээр тухайн зурчин захиалга баталгаажуулж ирээд буудалтай байрлалцсан байна. Шөнийн 2 цагийн үед биеийн нэгүрхээ ийм чамаас асууж болно шүү дээ. Шөнийн 4 цагийн үед халуун хоол өсөж болно шүү дээ. Бүр өрөөндөө үйлчлэгээ нэхэж болно. Тийм ээ? Тэгэхээр энийг яах нь вэ? Уучлаарай 12 цаг өнгөрцөн. Ажлын цаг дууссан байна гэж хэлэх үндслэл гарахгүй улмаас чамааг ээлжийн ажилтнаар ингээд шөнийн ээлж, өдрийн ээлж, орой ээлж гэл ингээд гаргаа явуулаад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр юу гэхээр үйлчлэгээний ажилтнанд тийм ээ үйлчлэгээний алба буюу ерөөсөө энэ зуршлах үйлчлэг, аялал жуулчлалын салбарт үйл явц гэдэг бол тасралтгүй байдаг. За жуулчин явчлаа. Тэ танаа зуршлуудлаас гарлаа. Тэгэхээр явцсан. Одоо бакачик гацсан. Одоо надад хамаагүй гэсэн юм. Огт байдаггүй. Тэр нь юу вэ гэхээр тийм ээ магадгүй нэг юм орхиж явцсан байж болно шүү дээ. Өрөөнд юм мартаа явцсан байж болно. Тэгэхээр марцсан өрөөнд марцсан эд зүйлсийг яах вэ гэхээр давхрын жижигт өгөө тэр өрөөнд тэдний өдөр ингээ орхигдсон зүйл байлаа. За ингээ харваа сандшгүй юм одоо флашны хайрцаг мэрцэг энэ төр байвал хадгалах нь бол тодорхой. А гэтэл тийм ээ чамд харахад ийм цаас нөгөө зочны хувьд гэрээслэнэ вэ яах вэ? Манайхан ч сүр сар ураад энэ хог гэ хайчдаг баг. Тэ? Тэгэхээр ер нь зочны үлдээсэн юу ч байсан хадгалж байдаг. Бид нар тэр бүр нэг юм бодит юм тохиолж ирсэн. Тэр нь юу вэ гэсэн чинь манад нэг жуулчин хонцоо гараа явлаа л да. Бид нар ч мдээгүй байсан чи гинтхэн төр оператороос нь уцтаад амраа менежерээ. Манай нэг зочин 20 жил өмссөн унтлахны хугацаанд ихэд бах юм. Танаа дээр орхисон юм шиг үү? Тэ? Тэгэхээр гайхахгүй ч хүн юм орхисон уу энэ төр нэг хаус юуны давхрын жижиг өрөөнд орохоор байхгүй. Тэгээ гайхаад нөгөө нэг өрөөний үйлчлэгчийг дуудаа асуусан чи хүүе нэг амар ноорхоо юм байхаар тэ ноорхооч байхтай нэг жоохон царай мотор болоо энэ хүн унтлахны хугацаа албаар хайсан байна. Гэ би хог руу хайсан шүү дээ гэж байгаа. Тэгээ азар нөгөө манай Монголын хог ачилт их удаа. Тэ? Тэгээ азар хогоо ухаж байгаа нөгөө. Тэр хогоо ухсан чинь тэр хүний нөгөө хуучирсан унтлахны хугацаа байж байгаа. Тэрийг бас нэг арай айтайхан угаагаад хайрцаглаа. Тэгээ өгөө явуулсан чи биднэрт бүр тэр хүнээс нь хариу ирж байгаа. Баярлаа. Би гадаа дотоод энэ тэрийг аялахдаа тийм ээ би энэ унтлахны хувцсыг ерөөсөө биеэсээ салгадгүй маа. Хүн харахад энэ бол бүксэн цоорч байгаа ноорхой байж бол хамгийн гол нь захных нь энэ булан дээр миний эхнэр гараараа миний нэрийн эхний үсгийг биччихсэн. Робертийн ээр үсгийг бичсэн ба би энэ дурсгалыг хадгалж явдаг юм шүү. Тэр хүний хувьд л энэ унтлахны хувцс хамгийн нандин зүйл нь тэр захан дээрээ биш. Тэ? Тэгэхэд бид нар хараад
Өө ноорхоо энэ одоо хувцас хайцсан байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ бол жуулчтай, аялагчтай харьцах үйл явц ерөөсө хүлээн авах, явсан хойно, явсныхын дараа хүртэл ингээд тасралтгүй процесс байдаг учраас үйлчилгээний маркетингийн 3 дахь P буюу энэ үйл явц гэдэг үйл маш чухал амин сүнс нэ. За тэгээд яах вэ гэхээр тэр хүн ингээд магадгүй 2 хоногийн дараа хувцас нэг авцсан байж болно. Гэтэл би одоо юу гэдгийг энэ цаасыг ингээ хадгалаад тий. За одоо амраа менежер ингээл цэвж энэ айгуул гэрээ нэж магадгүй тий хадгалаа л. Гэтэл жил болон 6 сар ч юм уу жил бол 6 сараас дээш хадгалахгүй байж болдог. Яагаад гэхээр олон улсын гэрээ конвенцээр гомдол хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байгаа. Тийм ээ. Тэгэхээр би одоо та нар ч гэсэн өөрсдөө бодож явах хэрэгтэй. Би одоо сая солонгост явж байгаад магадгүй нэг юм орхицсан байж болно буудалд нь. Тэг Hyundai Versailles-ийн буудал. Тэгэхээр би 6 сарын дараа тэрийгээ санаад нөгөө Hyundai Versailles руу уцтаад би ста маш хэрэгтэй флаш орчихчих. Тэ? Тэгээд хайгаад олоод үцхэд буудлаас гараад ирвэл би баярлна. Уушлаараа олдохгүй нэ. Тухайн одоо юу байхгүйсэн болов уу, яасан бол би сайн мэдэхгүй байна. Манад байгаагүй. За ингэж хэлж байгаа тохиолдолд би 6 сарын дараа байхад би тэрэнд гомдол тавиад ирэх надад үүсэхгүй. Гэтэл 3 сарын дараа би магадгүй одоо солонгос сар л болж ш тэ. За би өнөөдөр гомдол гаргаад үзье. Тэгэхэд тэр буудлаас надад ямар хариу ирэх надад их сонирн байх юм биш. Тийм ээ. Байхгүй нь олдохгүй нь гэвэл би буцаалгүй ээ. Яахын аргагүй би орхисон. Гүрийнх нь биш. Би гомдолтой байна. Тэр шүүгэл чинь байгаа. Өнгөн юм. Тийм ээ царай цусны юм. Ийм ягаан флаш олоод ир. Тэ? Энд бол миний хамгийн эрэгтэй файлууд байгаа ч гэдэм. За иймэрхүү байдлаар юу гэхээр зочин маань өөрийн хүссэн хүсээгүй эргэх дараалт орж болдог. Сэтгэгдэл нь үнэхээр өндөр байсан бол дараа жил тэр буудалд яах вэ гэхээр буухын тулд хамт яваа группэд чирээд хамт яваа группийнхаа юугаа төр операторга захиалгыг тэнд өгөөч гэсэн хүсэлтийг гаргаа явж байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр ерөөс ингээд үйл ажиллагаа бол дууслаа гэсэн юм бол байхгүй. За тэгээд тэр хүн зочин баярлсан талархнаа, жиргэл хийлгүй, гомдолж гарахгүй таг олгуулж болно. Тийм ээ. Тэгэхээр энэний заавал ингээд одоо юу гэдэг сэтгэгдлийн сонсох юм уу ямар нэгэн байдлаар бас эргэх холбоо тогтоох юм бол байнгын үйлчлэгээ одоо юу гэдэг байнгын үйлчлүүлэгчтэй байх бас нэг нөхцөл болдгий шүү. Тэ? Жишээлбэл ингээд манай зочд буудалд одоо юу гэдэг Японы хаан хүү ирчил хонлоо. Тэ хончоод явлаа. Гэт бид нар ингээд явсныхан дараа 3 жилийн дараа тэр хүний зургийг тийм ээ сон дээр нийтлэгдсэн нэгэн өгүүлэлт ч юм уу мэйлэр нь ямар нэгэн байдлаар шууд ингээ хайрцаг нь явуулах энэ бол эргэх үйлдэл хариу дараалал үйл ажиллагаа тасралтгүй явж байгаа юм шиг. Магадгүй тэгж яасан бол Монголд ирэх төлөвлөлт нь 5 жилийн дараа бол танаад л болно гэж. Тийм ээ. За ийм учраас одоо юу гэдэг нь зочд буудлууд бол маркетингийн үйл ажиллагаанд бол асар одоо олон хөтөлбөрүүдийг холдог байх нэ. За одоо ингээд 2 дугаарх асуудал буюу аяллаа бошуурын талаар нэг яриад өгье. Тийм ээ. Бошуур гэдэг буудалчлаж яадаг хоолны газрууч байдаг. Аяллаа компаниас тэдгээрийн багцлчихсан. 7 өдрийн турш 3-т нь тийм буудалд хонно, 2-т нь хэрээр хонно, 1-т нь орон нутгийн буудалд хонно, 1-т нь гест хаус хонно, тийм ээ. За 7 хоногийн турш тийм хоолны газар очно нэг гिचгс нэг бошуурууд байна, тийм ээ. За тэгэхээр бошуур гэдэг нь юу вэ гэхээр мэдээллийн цогц лавлахыг хэлээд байгаа. Харин товхмол гэдэг нь мэдээллийн чагсаалт байдаг. Тэгэхээр бошуур гэдгийг яагаад андуураад байдаг вэ гэхээр ийм байгаа байхгүй. Товхмолтой андуураад байдаг. Тэр нь юу гэхээр эргүүллээ. Монголд байгаа зочд буудалд 3 алт 2 алт ингээ байршил заасан мэдээллийн чагсаалтууд тий. Гэтэл бошуур ч мэдээллийн цогц буюу чиний энэ 3 алт 2 алтоос чагсаалтанд гаргаад чамд үйлчлэх 7 зочд буудлын 3 алтон тэр шүү энэ шүү гэдэг. Өөрөөр хэлбэл цогцоор ингээд базаад өгсөн байгаа гэсэн. За тэгээд яах вэ гэхээр хамгийн түгээмэл тархсан тийм ээ хадгалагдах чадвартай хийц загварын үед өргөн сонголттой байдаг учраас бошуурыг өргөн эргэлдэг. За бошуур гэдэг нь одоо хэвлэмэл цогц танилцуулга байх нь шүү тийм ээ. За тэгээд хадгалах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл би одоо энийг ингээ уншиж яснаа утсан тэр юм бэ тий. Гэтэл зурагтаар яваад өнгөрсөн рекламыг дахин дараагийн давталтаар нь хардггүй бол утсыг би тэмдэглэх боломж айгүй хэцүү байдаг шүү тийм ээ. За хийц загварын өргөн сонголттой. За манай Монгол орончин бүр ингээл ихэвчлэн А4-ийг 3 ингээд нугалчихсан бошуурууд байдаг байсан бол одоо бүр юу вэ ингээ гэр хэлбэртэй. За юу ингээ гэр хэлбэрт ингээ А5 хэмжээтэй. Гэр ингээ онгоолоо хаалга онгоолоо тухайн байгууллагын захирлын мэдчилгээ тийм ээ дотгошоо орж байгаа юм шиг хаалгаа татаад нээлээ ингээд бүх үйлчлэгээ юм. Дээвэр туурганд нь байршил
хойдолт нь бүслүүрийнх нь арынх нь юунд ингээ хаяг утас гэдэг юм. Ингээ дизайны хувьд бол өргөн сонголттой хийж боломжтой. Яа гэвэл энэ бол хэвлэмлэр гардаг учраас. За харин одоо нөгөө талд гурвалжин сумаар юу заасан бэ гэхээр сул талын өртөг өндөртэй гардаг. Дахин шинжлэгдэх боломж одоо юу гэдэг харьцангуй удаан. Одоо нэгэн тал одоо амар жаргалын утсыг бичсэн л бол тэр 1000% бошууранда одоо сарангийн утсыг бичгийн тулд ингээ балруулдаа суугаад тах боломж муухай. Тэ одоо ховор наалтаар ингээ наач тийм л да хөрх юм. Гэхдээ л ингээ харахад энэ одоо яасан сонирхолтой юм бэ те? Утсан өөрчлөлт юм те? Ингээ гих мэд асуудал гараад байна. Тэгэхэд өндөр өртөгтэй байдаг. Одоо жишээлбэл А4-ийн хэмжээтэй R өвөргөө шохоотой цаасан дээр би өөрийнхөө байгууллагын бошуур хэлэх юм бол нэг нь лав ямар ч байсан 400 төгрөг мөргөөр гарна шүү дээ. Тэ? За тэгээд тэр нь бол одоо нэг 4 өнгөний сонголттой ч гэдэг юм. Тэгэл 12 өнгөний сонголттой, дээрээс нь товгор хэвлэлтэй. За тэгээд дээрээс нь одоо нэг саан одоо гоё үсэг алттан ч гэдэг юм уу тийм ээ. Энэ олон полига даралт хийсүүд нэмэгдээд ирэхээр л бүр 1500 1600 бошуур болчихно. Тийм ээ. За ингээ бошуур. Ер нь бүтцэн нь бол яг тэ нэг А4-ийн хэмжээтэй 4-6 нуур зах зээлээс хамаарсан хэлний сонголттой англи, япон, хятад, орос янз юм. За эхний нүүрэндээ хавцс болон хамгийн гол нэг товчлоог тий яах гэж Монголд ирэх гэдэг тэр нь тий за удирдлагын зүгээс илгээс уриалга мэдээлэл үндсэн мэдээлэл ямар мэдээлэл ингээл тэгээд дээрэс нь хараа үндсэн мэдээлэл дээр маршрут үнэ энэ дотор ч ямар буудлаар орох юм ямар хоолтой ямар одоо тээвэр хэрэгсдэг гэдэг бүгдийг сайхан дэлгэрэнгүй бичээд үз. За нэмэлт нь ихэр түүх соёл ямар юм жишээлбэл одоо буудлууд маань 220 вольтоор ажилтдаг шүү 110 байх биш шүү ч гэдэг юм. Ийм хөр санамжууд ингээ оруулаад өгсөн байдаг байх нэ. За зураг бол мэдээч оюуны өмчийн асуудалгүй. Зохиомж сайтай зураг байх хэвээр, өнгө илэрхийлэл сайтай, нягчил сайтай байх хэвээр. Формат гэдэг нь юугаа хэлэхээр A4 дээр байсан бол түүний форматуудаа A5 гэж ярьдаг. Тэ? За A5-ыг өгшөө ингээд 3 нугалдагч байд юм ингээ. Янз янзын зохиомжоор хөвгөлдөг. За тэгээд шийдэл нь бол сонгомл буюу шигтгээнүүдийг оруулж өгсөн байдаг. Мэдээж хэвлэмэл юм чинь одоо зураг, бодит зураг, за уран зураг, хийсвэр сэтгэхүйний юу ч гэдэм энэ мэнийг л оруулах боломжтой. Тэгээ хамгийн гол нь дизайны хувьд юу гэхээр үгийн фонт, шрифт, сонголт гэдэг бол сайн байх хэрэгтэй. Маш жижигхэн шрифтээр бичээд тэгээ арцаас айгуу гоё хээх ортой фонт тавиад энийг яачих юм бол хүн уншихтаа яах вэ гэхээр ядардаг. Тийм ээ? Тэгэхээр томхон, даруухан за эсвэл одоо нэг ямар нэг үйл ажиллагаа ганцхан ивентийг сурталчилгаа бол смарт байж болно. Тэгээ тэр нь одоо тэр хэттэй хуартай алга ирээс цэцэрлэгийн хүүхдийн тоглоом шиг байж болно шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр ямар юунаасаа хамаарч ямар өнгийн шийдэл сонгох вэ гэдэг нь чухал байна. За ингээ гурав дахь асуудал бол веб. Тийм ээ? Одоо бол дэлхийн нийтийн мэдээллийн 900 болчиход тахад веб талбараар маш их сурталчилгааны бол хийгдэж байна. Тэ? За нэгдүгээрт нь бол веб бол давуу тал нь хямд төсвөр хязгаарлалт байдаггүй хэрэглэгчтэй шууд холбогддог шинэлэг байдаг. За ийм ч учраас одоо бид нар чи хичээлээ хүртэл шинэлэг байдлаар шууд холбогдоод хязгаарлалтгүй одоо чи одоо хаасан солонгостой нэгээд би бол цаг хүлээхгүй тийм ээ иймэрхүү байдлаар тэгээд дээрээс нь хямд төсвөр би танаар солонгосч хичээл заяавал надаас ахиа сая төгрөг гарна шүү дээ. Тэ? Тэгэхээр ийм учраас хямдхан байдаг байх нэ гэсэн. За харин анхаарах зүйл нэгдүгээрт агуулга ойлгомжтой бүтцтэй байх хэвээр оновчтой үг хэллэг текст нь бага мэдээч ингээ хүн том дэлгэцээр харж байгаа учраас тэрэнд ингээл анимашн тийм ээ ямар нэгэн байдлаар ингээл текст нэгээс нөгөө рүү холбогдсон линкүүдтэй холбоотой байхгүй бол залхаалтыг үүсгдэг. Тэгээ ийм учраас оновчтой үг хэллэг дээрэс нь текст эзлэх нь бага байх хэвээр. За тэгээд нэг нүрэнд олон мэдээлэл өгснөр хэрэглэгчдийг залхаадаг учраас линкүүдийг холбоо тийм ээ. За зургийн илэрхийлэл байгаа бол тайлбар байх хэрэгтэй. Мэдээлэл нь өөрөө бодит байх хэвээр. Ийм учраас шинжилэгддэг тийм ээ. За дизайныг ер нь бол мэргэжлийн байгууллагатай хамтарч шийдэх хэрэгтэй. Тэр тухайн хэрэглэгчийн компьютерийн хүчин чадлыг тооцсон байх хэрэгтэй. Тэр дизайныг хамтарч шийдэх гэдэг дээр бол нэг юу хэлэхэд ингэж байгаа байхгүй юу? Айгу юм уулах гэж байна. Тэр нь юу вэ гэхээр ингээд би анх төгсчөөд аялал жуулчлалын компанид ажилласан чинь манай захирал шууд л тэгж байна. За амраа маа энэ бошуураа гаргаараа маа А4 дээр юмаа хийгээ хэвлүүлээд дээр. Одоо миний компьютерийн өөрөөр миний мэргэжил мэдлэг тутсан шүү дээ. Аль өнгө альтай зогцож байгаа ямар дизайн бүү мэд тий. За тэгэл ямар ч байсан болгоол хэвлэлцэн чинь төд дуудлаггүй. За амраа вебтэй болъё. Юу яа. Чи дизайн хийхдэг. Би чинь бас нөгөө нэг юу хийсэн шигэ бодвол ерөөсөө манай одоо юу гэдэг захирал удирдлагууд
нөгөө мэрэгчлэтнээ супермен гэж бодчих юм яа. Мэрэгжлийн байгууллага сонгохыг ерөөсөө санаачилдаггүй. Тийм учраас одоо энэ одоо сүүлийн 5 жилд ямар ч үсэн энэ веб дизайн гэдэг мэрэгжлийн байгууллагад гарлаа ш. Яах юм шаардлага гараад байгаа учраас. Хуучин бол амраа нэг халтуурдаад нэг ингээд тий гэсэн доменер авах компани дээр очиж царай алдаа гуйдаг. Манайх энэ болж үгүй юу нэг хэлээд өгөөч гэх. Тэгээ ямар ч одоо тийм техник мэдэхгүй юм чим ядаж анимашн гүйлгэх юм тэр юу ч мэдэхгүй шүү дээ. Тэ файл зэвлэгч байт юм. За ийм учраас тэр мэрэгжлийн байгууллагатай хамтраад гарцгүй санаа болон орох текст зургийг үл өгөх ёстой. За ингэжээвэл яах вэ гэхээр танаа яг мэрэгжлийн болох ёстой байх нь шүү дээ. За тэгээд тэр компьютерийн хүчин чадлыг тооцох гэх. Энэ дээр яасан бэ гэхээр бас нэг бодит болсон явдал. Яасан гэхээр манайх өчргөө айгуу гоо ингээл онгоохт нь орой өөр их шиглээд одоо хаддаг урсаал нүүр нь ингээл интер дарж иж ордог. Мундаг веб хийчвэ. Тэгсэн чинь би үртэл гэртээ ирээд өөрийнхөө веб руу орохоор loading гэдэг баг 10 минут хүлээ. Тэгээ нөгөө нэг интер дараад одоо орж ирт амар гоо ингээл морь өөр их шиглэл ингээл баахан зураг гүүгээл тийм ээ хадаг мадагтай яа. Монгол ах бол үнэхээр ингээл бодитоор харагдаж байгаа. Тэгээд энийг зөвхөн энэ хуудсыг нээхэд бол 10 минут болоод дотроо интер дараад ороод ахаад нөгөө нэг юунууд аялал руу орж байгаа. Тэгээ за ядчил нөгөө зочбуулууд ороод нээхээр бас л яах вэ гэхээр удаал loading. Тэгэхээр тухайн хэрэглэгчийн хүчин чадал тооцоод нөгөө гоё анимашн хөдөлгөөн юугаа ер нь мультимедиа их орох тусмал чадвар цайтай компьютер дээр уншигдно гэхээс ядаж програмаас софтоос авахуулаад хүлээн авахгүй юм зөндөө юм байгаа ш. Тийм ээ. Тэгэхээр энийг сайн тооцоолж хийхгүй бол нэг гоё гангийн юм хийчдэг. Тэрийг хэрэглэгч авч чадахгүй байх тохиолдол байдгийг шүү. За хоёрдугаарт энэ домен нэр нь хайлтын системээс хурдан олдог байхаар нэрлэх юм уу товч утга өгч байгаа. Жишээлбэл Go Mongolia, Visit Mongolia, Welcome Mongolia, Tour Mongolia, Tours Mongolia, Trip Mongolia. Гадаадын хүмүүс чинь Монголд айлчлахын тулд тийм ээ Хилтон Улаанбаатар гэж хайхгүй нь ойлгомжтой ш. Тэ Улаанбаатар ч гэж мэдэхгүй. Хилтон сүлжээ гэдэг житэл одоо тэр нь байгуулагдаагүй байгаа учраас Хилтний сүлжээнд манай нэр яваачгүй байгаа. Гэрээний шатн дээр гэдэг ч юм. Тэ тэгэхээр Go Mongolia Монголд очиж хаана вэ? Энэ байдлаар эрэл хайгуулыг хийдэг учраас яах нь оо энэ юунуудаа нэрүүдээ амжилттай өгч байгаа хэвээр. За тэртээ тэргүй энэ Go Mongolia, Visit Mongolia эзэнтэй болцсон байна. Манай томхон одоо юу гэдэг тур операторууд эзэмшлээ. Тэгэхээр нь ядаж юу гэхээр зурган илэрцтэй нь гарах боломж эсвэл товч утгаа тийм ээ. За одоо туушин хотел өгцөн байх юм бол яг одоо Монгол Welcome Mongolia тэгж байгаа л ингээл цаад утгаах юм бол яг энтэй холбоотой хайлт хийхэд илэрцээр бас олдох магадлалтай байдаг шүү. Одоо жишээлбэл Go Mongolia гэхэд энэ ягаад юу цагаан харагдчих вэ? Тийм ээ ингээ Google руу ороод Go Mongolia-г хайгаад үзэх юм бол илэрцэн энэ 18200 гарч байгаа. За энэ бол түрүүжлийн явдал та. За тэгээд энэ болохоор веб илэрцэг байна доошо. Гэтэл зурган илэрцээр бас татаж болно шүү. Зурган илэрцээр татсан чинь Go Mongolia-г хайхад хамгийн дөрөв нэг алтан медаль авсан төвшин баярын зураг гарч ирж байгаа байхгүй. Тэ? За гэтэл энийг төвшин баярыг хараад төвшин баяртай холбоотой Go-д орсон мэдээлэл уншаад байна хүс. Энэ эхний 16-аас би ер нь аялах боломжийг яаж эргэлзэх вэ гэхээр энэ нэг Go Mongolia-гийн сайт. За энэ болохоор нэг тур оператор. Тэгээд шууд ийшээ орчих. Түүний шууд чиний одоо юу гэдэг буудал болон чиний тэр байгууллага руу орохын тулд заавал ч одоо юу гэдэг одоо амраа тур оператор гэж хийе. Миний нэрийг монгол одоо англи руу хувирлах амраа ямар үг байх вэ? Тэ? Тэр манай монголчууд хэдий нэрээ монголоор крилэр галгалж өгч байгаа хэдий боловч гадны үнийн дээрээс нь вебер хайхад илэрцэд хэрхэн хурдан олдох вэ гэдэг боломжийг олж өгч байгаа юм. Амраа тур Mongolia нэр байж байна. Тэ? Домен нэр нь за тийм ч гэж бол. Гэхдээ би нөгөө нэг яах нь хайлт их илэрцэд нөгөө яа тайлбар өгнө гэдэг ш. Хайлтанд за энэ сургуулийн сайт, энэ юуны сайт гэж ангилсан мэт. Тэрэнд нь ядаж Welcome to Mongolia, Mongolia, Go Mongolia ч юм эдгээр амархан олддог үгнүүдийг оруулсан байхад бол хурдан олдох боломжтой гэсэн. За одоо өөрөөр хэлбэл тэр Go Mongolia-г хар хорин Expedition гэдэг тур операторын сайт руу ингээд шууд ороод ирж байгаа. Тийм ээ тэндээс ийлс хамгийн дөрөв сонгогдсон л юм чи. За тэгээд дотроос нь ороод тийм ээ одоо home about us гэдэг юм ингээд энэ линкүүдийг ингээд үтсэн чинь за би ч яг ойлгож байна. Тэгээд нөгөө оюутнуудыг ингээд олоод ороотхоор гэсэн чи би аяллаа багш ойлгосонгүй. Тэгэхээр аяллаа олохын тулд яах вэ гэхээр энэ expeditions гэдэг рүү орж байгаа тий. Тэгээд энэ аяллуудыг гаргаж ирээ сонгод. Гэтэл хүмүүс яах вэ гэхээр заавал trip тий аяллаа замнал
эсвэл маршрут, эсвэл одоо яг тэр нэрлэгдсэн югаар одоо энэ одоо bike tours гэж bike tracks гэж юм тийм ээ дугаа илүүч гэдэг юм. Иймэрхүү байдлаараа линк рүүгээ холбогдно гэж ойлгох байдаг байна. Гэтэл ингээд дотор агуулга бүтэц дизайн ингээд хялбар хоорондоо холбогддог байх хэрэгтэй байдаг ч юм уу. Тэ? За ингээд тавт нь хамаарал бүсгийн холбоосуудаа үүсгэх хэрэгтэй. Хэрэглэгчдийг одоо нөгөө цаг байдаг ш. Хэрэглэгч толдог counter гэдэг. Өөрөөр хэлбэл өнөөдөр манай сайтад тэдэн үн зочилж байна. Тэ? За та тэд хэрэглэгч нь байна. Нийт жилийн турш хэдэн үн зочилсан. Одоо ер нь манай сайт нэг зэрэг хэдэн үн зочилсан. Тэгэхээр энэ сайтуудаар ороод байхаараа бас хүмүүс чинь тэгдэм байлээ ш. Тухайн компани нэр хүн имижийг хэрэглэгчний хандлагатай тоогоор нас тодорхойлдог. Тэ? Өөрөөр хэлбэл одоо Twitter travel гэж одоо дэлхийн хамгийн том тур оператор байна. Тэ? За тэрэнд хандж байгаа тоо бол бараг сая саяараа хэлэх. Гэтэл манай Монголын юу жуулчин одоо юу гэтэл одоо нэг сая хүрэхгүй л дээ. Тэ? За нэг тооллогын үүсэх юм бол жилд сард нэг за 1000 хүн ч байт юм уу те. Тэгэхээр жилд нэг 20-од мянган хүн ч юм. Иймэрхүү л байдал байгаа. Тийм учраас ямар ч гэсэн энийг баг гэж хамтрахгүй. Тэр чинь чамааг юу гээл Twitter travel-тэй одоо юу гэдэг харьцуулж үзэхвд ойлгомжтой. Тийм учраас юу гэхээр Монгол дахь бусад сайтууд ч харьцуулж үзэж байгаа. Эдний сайтаар хэрэг хүн орд юм бэ? Эднийхаар хэрэг хүн орд юм байна. Тийм ээ. За ингээд сан сэтгэл бичих бас булан байж болно. Гэтэ энийг байж тэг нийтэд ил гаргахгүй ч гэдэм бас зарим юм дээр ботохгүй бол одоо сөрөг сурталчилгаа болдог юм бол байдаг. Зарим нэг хүн санамсаргүйгээр бичин чиний өрсөлдөгч хорлоод бичсэн байвал яах вэ? Тэ сэтгэлдлийг. Тэгэхээр энэ дээр бас нэг админ хяналт хийж агаад хэвлэхгүй одоо шууд сайтад тавихгүй гэсэн юм бол байна шүү. Энийг бас бодох хэрэгтэй. За холбоосууд байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 7 хоногийн аялалч чинь чи 5 зочдууд санал болгоцсон байвал 5 зочд буудлын чинь тухайн мэдээлэл хажуу талд нь одоо логотойгоо байдаг байгаад за чи яах нь тур операторын зүгээс санал болгосон энэ бүтээгдэхүүний хамт за одоо энэ лого дээр дарахад Баянголын яах нь сурчлагаа явууч. За ийшээ дарахад Матрушка рестораны сурчлагаа явууч гэдэг ч байт юм тийм ээ. За энэ холбоосуудыг бол хамтран ажилладаг байгууллагынхаа гэрээт байгууллагын хэдүүд хийж өгөх ёстой. Ер нь яагаад гэхээр манайх энийг хийх гэхээр мэдхгүй одоо цаад байгууллага мэдээлэл өгдөг гэсэн үг мэдхгүй. Бид нар бол хийчдэг. Тэ одоо миний ажиллаж исэн компани. Яагаад гэхээр би тэр хүний хариуцлага 100% хүлээхгүй ш. Яагаад гэхээр би зуучлж байгаа. Тэ? За зочд буудал зуушлаад хонуулна. Зочд буудалд ямар нэгэн асуудал гарах юм бол бит хоёр хоорондын гэрээтэй учраас энэ хоорондын торгуулийг тооцчихно. Жуулчин маань надтай гэрээтэй учраас би жуулчинд зочд буудлаас хамаарсан торгуулийг төлдөг. Ийм учраас би ямар зочдуудтай, ямар хоолны газарт, ямар бусад байгууллагатай холбоотой гэдгийг линктэй тавиад бол бас хамаагүй амар байдаг байна. За захиалга ийж баталгаажуулах бас линкийг бол байрлуулах хэрэгтэй. За тэгээд санал за нэгж одоо үйлчилгээний байгууллагууд гэх мэт, тийм ээ. За ингээд ямар ч байсан бид тийм ээ маркетингийн үйл ажиллагаа яагаад чухал юм? Хэрхэн маркетингийн багцыг тогтоодгийн маркетингийн 4 багц дээр үндсэн дээр нэмэх нь үйлчилгээний ямар багц байгаа юм. Тэгээд энэ дээрээс нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг тийм ээ. Зочид буудал биш нэг веб хуудас боршуур хэвлэмэл энэ хоёрын талаар нэг жоохон тодорхойлттой даваад л үзлээ. За тэгэхээр одоо би дэлгэцэн дээр байна шүү дээ. Нэг 2 сурчлагын материал явуулна. Хэрвээ энэ гүйж чадах хэсгийг мэдэхгүй нь хэрвээ болохгүй бол мэйлээр явуулчих та бүхэн үзээд хэрэг заяа. Гэхдээ юугаа хаахгүй, ширээ бол хаахгүй. За өөрөөр хэлбэл манайх энэ виртуал байдлаар бас сурчлагаа хийсэн компаниуд байна. За. харж юм шиг. 산노
Багшаа таны дуу ирээн сонсохгүй. Энэ хоёр юу үзвэл байхгүй шүү дээ. Тэг байхгүй зүгээр л юм. За одоо ингээд сонжин грандийнх. Өөрөөр хэлбэл ингээд нөгөө видео бичлэгүүдээ ингээд идэр хийцэн. Манай буудлууч бас овоо юу яагаад байгаа шүү. Энийг ингээд аваад бас. За одоо Фарус гэдэг рестораных байна. За ингээд бизнес центр. За Diamond гэдэг бас нэг заа. За ингээд сав маа маш их юм. Харсан уу те? За ингээд та нар руу явуулчих. Харсан. Нилээн сайн дэлгэрэнгүй үзээс худлаатахаар буудлууд яаж маа. За гэтэл манай энэ баян голыг хардаа хөөх слайд шоугаар хийсэн. Гэтэ энэ бол мэдээж би 5 жилийн өмнө авч исэн слайд учраас нилээн хуучирсан юм байж байна. Одоо бол бас л ингээд бүхий л юунууд тийм ээ маркетингда өөрчлөлт хийх хэрэгтэй болоод явж байгаа. Яагаад тэгэхээр ч одоо энэ дэлхийн нийтээр мэдээллийн 900-д орчод байгаа учраас энэ виртуал тэ энэ виртуал төрөд маш их биш. Одоо ингээд хэрвээ сонжин гараадын танилцуулгыг ингээд солонгосууд ингээд үтцсэн л байх юм бол ингээд юугаар ингээд баян голынхыг ингээд үтж яхаасаа илүүтэй нөгөөх нь онц сонирхолтой байгаа шүү. Тэ? Баян голынхаа сонжин юм пумач юм уу. Тэгээд дээрээс нь нөгөө нэг одоо хэрэглэгч яг ингээд сонирхлынхаа дагуу за эдний ресторан ямар юм бол, байна ямар юм бол, жорлон ямар бол гэдгийг бодтоор харах боломжтой болоо гэж байна. Тэ? За тэгэхээр одоо тэгвэл илүү сонирхолтой юм байна те. Тэгээд одоогийн байдлаар бол надад олдсон 2 буудлын виртуал аялал байна. Тэгээд хайгаад явал зөндөл үнэ. Тэгээд манай ч нөгөө хувийн бизнес дээр тулгуурсан аялал жуулчлал зочид буудал учраас юм охиныг хармаа хөрх юм. За. За асуух зүйл байна уу? За асуух зүйл байхгүй бол виртуал юугаа хааж байгаа, конференсаа хааж байгаа файлуудаа явуул нэлээ одоо очих бах авсан хэсгээ видео чатаараа хэлээрээ тийм ээ нөгөө voice чатаар. Тэгээд дараагийн хичээл дээр тасалгаа одоо сүлжээ зочдуудлын талаар үзээ явна шүү дээ. За. Дараалал. Тэг багшаа нөгөө нэг түрүүчийн нөгөө хичээлүүд орсон хичээлүүд байгаа шүү дээ. Над руу нөгөө юугаа хичээлээ явуулчих багшаа. Араа юу те. Намаа чи явуулах боломж байна уу? Би нөгөө флашн дээр бичиж ирэх байна. Эсвэл цээ орлоо багшаа. Тэгвэл би энэ ч явуулсан. За тийм. Явж 1-ээс 10 хүртэл явуулцвал номинд байгаа. Тэгэхээр сар номингоос авчих заяа. За. Тэгээд өнөөдрийн 2 хичээлээ би одоо ингэ явууллаа шүү. За дараа 7 хоног хүртэл. За.